And now let's welcome our host, the clown prince of crime, the Joker! Greetings from Gotham City, and welcome to the first annual Christmas with the Joker. Бэтмений хамгийн агуу дайсан Жокерийн талаар мэдгүй хүн байхгүй билээ. Ногоон ус, цагаан царай, улаан уруул, доторж ирэх хөлөө минэд. Жокер тэгвэл хэрхэн аимшигт гэмт хэрэгтэн гэмт хэргийн ханхуу болсон бэ? Жокер нь анх 1940 оны 4 сарын 25-нд DC Comics-оос хэвлэн гаргасан Batman ишүүник дээр хамгийн анх гарч байсан дүр юм. Дүрийн гадаад үзмжийг Man Who Left гэх 1928 онд хийгдсэн драм horror төрлийн киноны Gwen Plane гэх дүрээс санаа авсан байдаг. Гэвч Joker дебютээ хийсэн ишүү дээрээ удалгүй зүрх рүүгээ хутга дүрэн амиа орлдог. DC Comics-ийн эдитер Whitney Ellsworth энэхүү iconic дүрийг өхүүлэх нь дэндүү хайран гэж үзэж дараагийн ишүү дээр амьдлуулан бүх цаг үеийн хамгийн iconic хорон санаатан бүтсэн билээ. Batman ишүүник дээр Joker яаж цагаан царай, улаан уруул, ногоон үстэй галзуу гэмт хэрэгтэн болсон талаар гардаггүй. Харин 1988 оны Alan Moore-ийн The Killing Joke гэх комик дээр Joker-ийн өнгөрсөн амьдралын талаар маш тодорхой харуулдаг. Бас 2019 оны Joker кино баг зэрэг санаа авсан байгаа нь ажиглагддаг. Мөн Alan Moore энэхүү комикороо Eisner Award гэх тэр жилийн хамгийн шилдэг комик зохиолчдод өгдөг шагналыг 1989 онд хүртсэн билээ. The Killing Joke нь миний уншиж байсан хамгийн шилдэг комикуудын нэг юм. Тэгвэл энэхүү комикт юу гардаг вэ? Хамтдаа мэдэж авцгаая. Комикийн үйл явдал Batman Arkham Asylum-д ирж байгаагаар эхэлдэг. Batman Gordonтой цуг явсаар нэг нь нэргүй камер дээр ирнэ. Дотогш ортол Joker-ийн камер байдаг. Batman Joker-той яриа өрнүүлж байхдаа нэг зүйл биш байгааг анзаардаг ба тэр хүн нь Joker биш вэ? Batman тэр хаана вэ гэж хаваар нэг хашгична. Joker дараагийн аимшиг төлөвлөгөөндөө бэлдэж цирк худалдаж авч байдаг. Batman Batcave-дээ буцаж ирж өнгөрсөнд болсон бүх зүйлсийн талаар эргцүүлэн боддог. Бидэнд Joker-ийн флашбэкийг харуулдаг ба Joker нь хэвийн багтаа гэр бүлээ тижээхээр оролдож байгаа жирийнлэг комедиан байсан байдаг. Joker панчлайнаас зүүйлж чадахгүй, үзэгчтэй ч инээлгэж чадахгүй, ихнэр төрөг хүүхэд хоёрын төлөө тогтмол цалинтай байж чадахгүй байгаадаа сэтгэл хангалуун бос байдаг. Түүний ихнэр түүнд битгий санаа зов. Би үргэлж цуг байх болно. Би чамаа хизээч орхихгүй гэж тайвшруулахыг хичээнэ. Хэрвээ тэр түүний хажууд байсан бол түүнийг зөв хүн байлгаж зөв замаар явуулах байсан. Хэрвээ гэх асуулт энэ комик дээр их тааралдах болно. Түүн дээр нэг өдөр цагдаа нар ирж нэр нь хүүхдийн сүү халаагч турших гэж байгаад тогон цөхөлд нас барсан байдаг. Энэ нь саяд нэг таарах ховор осол гэдгийг цагдаа нар түүнд хэлдэг. Манай хүн ч амьдрах хүсдэггүй болж юу ч хийхэд бэлэн болдог. Тэрээр ихнэр хүүхдийн төлөө дээрэм хийж мөнгө олохын тулд Red Hood бүлэглэлийнхэнтэй ярилцсан байсан байлээ. Гэвч харамсалтай нь одоо ихнэр хүүхэд нь өгсөн. Red Hood бүлэглэлийн тэр үнэхээр хэрэгтэй хүн байсан. Яагаад тэгэхээр комедиан болохоос өмнө лаборатори туслах хийж байсан учраас хаана юу байдгийг маш сайн мэддэг хүн байхгүй юу? Бас тэдний улаан багийг нь өмсөж хэргийг нь үүрх хүн хэрэгтэй байсан юм байна лээ. Тэр өрөө үйлдвэрийг дээрэмдэж байх үеэр цагдаа нар ирэн тэднийг зогсоохоор оролдож байдаг. Энэ үеэр сарсан баг бахан хувцастай хүн гараад иртээ. Тэр гимт хэрэгтэн гэлтгүй хотын хүмүүсийн зүрхэнд шар ус хуруулсан шинэ баатар юм. Цагдаа нар түүнийг Human Bat гэж дуудана. Та нар надаар хэлүүлдэггүй хин гэдгийг мэдж байгаа сте. Энэ үед Joker ихний бөгөөд эцсийн удаа Batman-ээс айсан юм. Айсан Joker химийн хортой савруу өсөрч түүгээрээ дамжин зүгтдэг. Химийн хорон дунд сэлсээр арайчуу иргдээр гараад бага автал тэрээр цагаан царайтай, ногоон үстэй болон ихнэр хүүхдийн төлөө зүтгэдэг хүн байхаа болж эрүүл саруул байдлаа нэгэнт алдсан юм. Gordon Joker-ийн оргосон тухай сонингоор хайчилбар хийж Барбара Гордонд халуун какао ыгалж байхад нь хонх дугуурч очиход Joker түүнийг гидсрүү нь буудаж Joker-ийн хүмүүс Гордон барьж зодож эхэлдэг. Барбара чи яагаад үүнийг хийж байгаа юм бэ гэхэд нь нэмсэглээ. Түүний хувцсыг тайлан би нэг зүйл нотломоор байна гэхэд нь Барбара хуалддаг. Эмнэлэгт Batman ирэхэд эмч түүнд хандан сум түүний сэрний ясыг онсон байна. Бас тэр хизээс дахиж алхаж чадахгүй. Бас өнгөрсөн амьдралаа тэрэгцэр дээр өнгөрөх үе гэж имэж байна гэхэд нь цагдаа нар түүнийг хувцсгүй нүцгэн олцсон. Бас түүний хажуу талаас нэг камер олцсон гэж хэлэхэд Batman тэднийг түр зур орхийг хүсдэг. Барбара гинт сэрээд Брюс тэр аавыг аваад явчихсан. Тэр нэг зүйл батлна гэсэн. Бас түүний харц аимшигтай байсан. Чи аавыг олох хэрэгтэйгээд амжилтлан гуйдаг. Гордон ухаан ороход циркийн гажигууд нүцгэлэн Ghost Train гэх тоглоом дээр суулгахаар чирж явдаг. Гордон суулгасны дараа Ghost Train-ыг ажилуулж Барбарагийн цусанд будагдсан нүцгэн биеийг хүчээр харуулдаг. Түүнд ямар хэцүү байсныг бурхан л мэдэх биз. Гажигуу түүнийг торнд хийсний дараа Batman Batmobile-тайгаа ирэхэд түүнийг харсан гажигуу зүгтахад Joker л ганцаараа үлддэг. Batman би чамтай ярилцахаар ирлээ. Гэхдээ Joker би ч бас чиний тухай бодож байлаа гэж хэлээд тэр хоёр зууралтан энэ бүхэн дуусахад магадгүй чи өөхөх байх гэж хэлээд Joker зүгтдэг. Batman Gordon-ыг торноос гаргахад би зүгээр
Чи түүнийг ямар ч хамаагүй үнээр барих хэрэгтэй шүү гэж хэлэн түүнийг явуулдаг. Бэтмен түүнийг хөөж явахдаа яг сүлбүүлэнгээ алддаг. Жокер микрофоноор юу харуулах гээд байгаа талаараа тайлбарлан зүгтэж явахад нь Бэтмен тойл хаглан гарч ирээд тэр хоёр золдож эхэлдэг. Жокер түүнийг хутгалах гэж оролдоход нь Бэтмен илэгдэн цонхоор гартан зогтдог. Жокер түүнийг буудах гэж оролдоход хоосон буу байж сардаг. Бэтмен түүнд энэ бүхэн заавал ингэж төгсөх албагүй. Би чамайг өвдгмөөргүй байна. Бас алмааргүй байна. Би алийг нь ч өсөхгүй байна. Би чамд тусалж чадна. Чамайг эмчилж чадна гэхтэн Жокер. Энэ бүхэн хитрхи оройтсон. Би хитрхи их зүйл хийсэн. Энэ бүхэн надад нэг өнгөө санагдуулчихлаа. Хоёр галзуугийн имлэгт амьдрах хитрхи муухай санагдаж тэр хоёр нэгэн орой орохоор шидэж дээвэр дээр гарахад тэргэл сар гарсан сайхан өдөр байсан. Нэгэн дээвэр хооронд асуудал гүйсэрсэн. Харин нөгөөх нь өндрөөс унахаасаа айжв. Нөгөөх нь би гэрэл тусгая. Харин чи сүүдэр дээр нь алах гэхэд чи намайг мэдрэл нутай гэж бодоо юу? Чи намайг талд нь явж хахад гэрлээ унтраачвал яах юм гэж хэлэн Жокерийн нэв. Энэ зүгээр л инээдтэй байгаа үсттэй. Гэхдээ Бэтмен түүнтэй цуг инээлтэн энэхүү комик дуустдаг үлээ. Тэр манай бичлэг таалагдсан бол лайк болон subscribe хийж бусад найзуудаа түгээгээрэй. Дараагийн бичлэг болтол түр баяртай.